байж байгаа салхинд унсаж байгаа юм шиг шийдлээж ахмангар илээж байгаа юм шиг эренгийн сайхан санагдахад эрэх цөлгөнд дутдаг. Уцтай унттай юм танангийнхаа. Унтлага уц өмстэй юм. Унтнаач өмсдөг. Тэгээ энэ өмсөж байгаа уцтай унтчихдээ юм. Анта ганц нэг ханахаар тэгээд нэг юм уу хоёр зүрх юм уу гол гайгаа болчихдог. Ангар гэжэдүүд амтай гэдэм а өнгөр гэжэдүүд үнхээ гэдэм а тэгсэн чи амнаад нь тогтсон. Бойлт шиг өвсчээд явуулах чинь бас хэцүү шүү дээ. Өөстөд ороосоо таарахад бөөр нуруу янз бүр мэднэ. Тэр том готло өмсөн хүүхдүүдэд дулаад нь тэгээ одоо болоо зүгээр өстө нүцгэн ингээл тавч утгаа явчих. Үүдээ 105 утгаа ингээл нүцгэж явчих. Мори гой бор өнгөр утсан тий. Тий. Өнгө гой сонгосон шүү дээ. Би ч найз гэлээ явчихдаг. Тэс одоо нах нь байх үед бол хүчээрээс дөө ойрмог байсан чирэл босгоод явах гээд гэрт хөвөлдөхгүй юм чи. Ховд аймгийн Жаргаланд сумын цам гаруг багт хариалагддаг Бялцуухан 11-р цэцэрлэг нь барилгынхаа хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж 6 бүлэгт 150 хүүхэд өдөрт хөлөө авч үйл ажиллагаагаа явуулж байна. Манай цэцэрлэгийн нэн тэргүүн тулгамж байгаа гол асуудал бол цэцэрлэгийн барилга маань 1970 онд анх ашиглалтанд орсон. Энэ хугацаанд манай цэцэрлэг дээр бол их засварын асуудал юусэн орж байгаагүй. Жоо харин мэн таарчлаа би өөрөө аваад болчихдог. Явуулдаг гайвалгаад болчихдог. Энэ цэцэрлэг болохоор бас нэгдүгээр хүүтэн баг. Хоёрдугаар болохоор төвчлөлтийн хувьд болохоор бас жоохон тааруухан. Энэ дээр их засвар масарлаа өгөх. Арайч муу халаат байхгүй доорчлох хүүтэн. Үдээр ихтлээ бүгдийг хуулаад цусан садлал гэсэн бол байж тав богч байхгүй. Хүүтэн орчинд байдаг учраас хүүхдүүд минь дандаа бүх хуцтайгаа унтдаг. Хүүхдийн тоо бас их цөөрцөн байгаа. Зарим нь харахгүйтэй, зарим нь гэртээ чоожлчихж байгаа гэж. Ханиад томоо авцсан учраас бид нар одоо хүүхдээ явуулаад бүр улам хадгаа авчихвал биднэрт бас их хүндрэлтэй ажил хийхэд одоо төвөгтэй нэгэд их зүгт нь одоо гайгууд улаархаар л авчирч өгьгээд ингээд чөлөө мөлөө аваад зарим нь ингээд явчихж байгаа. Манай цэцэрлэг 1989 онд байгуулагдсан. 27 багш ажилчинтай 190 хүүхдийн оронтойгоор одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эцэг эхчүүдийн санаачлага тэгээд одоо бас цэцэрлэгийн багш ажилчдын хүсэлтийг одоо аймаг орон нутаг цааш уламжлаад эрчим хүчний үр ашиг төслийнхэн манай дээр их судалгаа хийсэн. Дулаан алдагдлыг бууруулах засварыг манай цэцэрлэгт оруулсан. Ингээд 2016 оны 7 сард ороод 9 сард бид нэр их гоё барилгаа хүлээж авсан. Урд урдынхаас цонх монхон ч гэсэн хамаагүй дулаан. Ханиад шууд бол ямар ч хүрээгүй. Ер нь бол сайн байгаа шүү дээ. Дулаахан болсноос хойш энэ тариа авах нь багассан. Тэгээд ямар ч эдийн засагч гэсэн бас криминалтай болсон. Ер нь халаад бол сайн байгаа урдчлуудыг өгдөг. Өөртөө бол дотроо унтгын унтсаа явдаг. Баримлын шавмаар хатуу болсон. Тэгээд ерөөсө хүүхдүүдийг бид нар ч хийж чадахгүй. Бид нар оройд хаармаар хийчихэд тэгээд явдаг. Тэгээд маргааш нэрчээд үйлдвэрлэж танд ордог байсан. Хүүхдүүдэд хайж гуйж өгдөг байсан цаг байлаа. Тэгээд одоо тэрнтэй олсон бишгүй сайхан дулаахан боллоо. Тэгээд цэцэрлэг маань одоо хүүхд сурч хүмүүж хөгжих багш ажилчид бол одоо үйл ажиллагаагаа явуулах тийм таатай орчин нөхцөл бүрдсэнд одоо эцэг эхчүүд багш ажилчид одоо хүүхдүүд маань их баяртай байгаа.
Гэрэл цахилгааныхаа бас их хүртэй байсан. Тэгээд дулаан алдагдлаа бууруулснаар одоо өмнөх оныхоо одоо нэг 5 сая төгрөгийн өрийг төлөөд тэгээд өөрсдийнхөө одоо хэрэгжилж байгаа нэг 30 сая төгрөгийн одоо хэрэглээг бас төлөөд цахилгааныхаа төсөөс одоо 6 сая 470 мянган төгрөгийг хэмнсэн байгаа. Эрчим хүчний үр ашиг төсөл хэрэгжснээр улам сайхан таатай орчин нөхцөл бид нарыг өгтөж хүүхдүүд маань улам сайхан сурч хүмүүжих орчин бүрднэ гэдэгт итгэлтэй байна. Би том болоо сэтгэлийн багш болно. Би том болоо загтаална. Би том болоо эмч болно. Би том болоо онгоцны дарга болно. Би том болоо шүдний эмч болно. Би том болоо инженер болно.